Эрхэм мөндөд үзэгчдээ Монголын үндэсний олон нийтийн телевиз Чингис хаан үндэсний музейгаас эрхлэн бэлтгэдэг Монголын түүх цуврал нэвтрүүлэг эхлэж байна. Хүмүүн төрлөختний түүх дорноос тэр дундан монголчуудаас ихтэй. Тэд уридаар төрөөн цогцлоож дүүн дор ард түмнээ нэгтгэж тэгээд түүх соёлоо бүтээсэн. Георг Вильгельм Фридрих Гегель. Хүн нүү гэж ямар онцлогтой хүмүүс вэ? Хүчирхэг эзэн тус байсан гэдгийнх нь баталгаа юу вэ? Үүнд Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа хүн нүү гүрний үеийн бус оршуулгаас илэрч олдсон томоохон идэвхтэй зүйлс чухал хариулт өгөх юм аа. Нөгөө нэг баталгаа нь мэдээж бичгийн сурвалж. Сурвалжид тэмдэглэснээр модун өөрийн эцэг түмний ахмад хөө бөгөөд хууль ёсоор хаан ширээ залгамжлах ёстой боловч бусдын халдлагад автсан эцгийнхээ тушаалаар дайсагнагч өрнө төрш Ючээж аймагт барьцаанд байжээ. Тэндээс шилдэг хөлөг морийг хулгайлан авч элсэн мэнд бултарч их орондоо ирснийхээ дараа өргөн түмний хүрээллийг олж нэр алдарн ихэд төвжээ. Нийтийн тооллын өмнөх 2009 онд тэр өөрийн эцэг болон дайсагнагч олон ноёдыг устгаж хаан ширээг авчээ. Энэ үед хүн нүгийн дорн зүгт байсан Дунхуунарт газар бол улсын үндэс хэмээх алдарт үгээ хэлсэн байдаг. Модуны цаг үеэс хойш Монголын бүх ил хаад язгууртууд газар нутгийг улсын амин сүнс орших дархлаа хэмээн төрийн бодлого болгож баримталж байжээ. Ийхүү нийтийн тооллын өмнөх 209 онд Дунхуугийн аймгийн холбоог бут цохиж Умар зүгийн Динлэн, Өрн зүгийн Ючээжийг ялснаар Төв Аз дахь Бүүдич тэн анхны төр тус хүн үг байгуулан өөрийн иргэшээлээ тогтоосон байдаг. Модун шанью 35 жил хүн нүгийн эзэн тулсын төрийг барих зуур түүнийг ихэд өргөтгөн бэхжүүлж тухайн үеийн хамгийн хүчирхэг гүрнүүдтэй энэ зэрэгцүүд хэмжээнд хүртэл хөгжүүлээд нийтийн тооллын өмнөх 174 онд нас орсон байна. Түүний байгуулсан эзэн тулс дахин 300 жил оршин тогтносон түүхтэй. Модун шанью нь Монголын төр тулсын анхны их хаан мөн болов. За хүннүүгийн Монголын түүхэнд хүннүүгийн түүхийг тодруулахын тулд Монгол нутагт хүннүүгийн булш оршуулгын зан үйл хамгийн чухал. Хамгийн олон ч орог хүннүү булш Монголд байдаг баха гэж ярьдаг. Козловын экспедиц малтлаг судалгаа хийснээс хойш 100 жил болсон байна. Тийм ээ. Энэ хооронд ер нь зөвхөн яг энэ хүннүүгийн булш орчуулгын судалгааны тухай нэг том хэлж өгөө. За хүмүүжүүд бол ерөнхийдөө нүүдэлчд байсан учраас хамгийн олон тоотой үлдээсэн дурсгал бол булш орчуулгын дурсгал байгаа. Хүнүүгийн одоо эзэмшиж байсан газар нутгийн хүрээгээр ярих юм бол нэг 15-6 мянга орчим булш бол Евразийн нутгаас илэрч олдсон байдаг. Тэрний нэг 13 мянга гаруй энэ бол одоогийн Монгол улсын нутаг дээр. За хязгаар нь хаашаа гэсэн үг урагшаа аль хүрэх вэ? Сурвалжид бичснээр бол булшнуудын одоо тархац хэмжээ имийг харахад бол гол төвлөрөл бол Монголын одоо яг төв хэсэгт байгаа. Одоо Архангай, Төв аймаг энэ нутагт бол гол том булшнууд байна шүү дээ. Ноён уулын булшнууд байна. Гэтэ эн чинь юу төвийн шаниуг нь захирч байсан. Ер нь бол шаниугийн шууд захиргааны бүс нутаг байхгүй. Энд бол одоо ноён уул байна, гол мод байна, гол мод 2 байна тий. Тэгээд бэлхийн амны дурсгалууд байна. Энэ дурсгалууд бол яг төвийн нутагтаа байна. Зүүн жигүүрт бол бор булгийн ам болон дүүрлэг нарсны гэсэн 2 том оршуулгын газар байна. Одоогоор мэдэгдэж байгаа шүү дээ. Тэгээд баруун талд бол тахилтын хотгор гэдэг одоогийн ховд зэрэг газар тийм ээ. Газар зүүн байрлалын хувьд хүннүүгийн эзэн тулсын зах хязгаар нь өнөөгийн Монголын газар нутгийн бараг 3 нийлүүлсэнтэй тэнцэхээр өргөн уудан байжээ. Баруун зүгт тэнгэр өмнөд зөв хойд биеэр хятадын цагаан хэрэмнээс байгаль нуур хүртэл бүхэлдээл өнөөгийн Монголын газар нутгийг 408 зохиос тэлж хамарч байжээ. Цагаан хэрэмнээс хойших ном агсагчдын улс нь шаниун зарилгыг дагаж цагаан хэрэмнээс урагших түшмэдийн бүс малгай өмсөгчд суудаг орн нь харин надад захирагдана. Хань улс
Хүннүү хоёр бол мөр зэрэгцэх хүчрхэг хөрш ул сууд юм. Энэхүү грекээр хоёр орны хөлийг тогтоон, эв найрамдалтай харилцаа тогтоож, хан улс жил бүр их хэмжээний бэлгэсэлтийг хөрвүүлж байхаар тогтсон байна. Олон үндэснээс бүтсэн эзэн тус хэдий ч гол цөм ноён руу өнөөгийн монголчуудтай салшгүй холбоотой гэдгийг булш оршуулгаас гарч ирж буй идэвхтэй зүйлс нотолсоор байна. Хүнүүгийн дурсгалыг бол бүр хамгийн анх малтсан нь бол 1890-ад онд одоогийн Хяхтын нутагт малтлах хийсэн байдаг. Энэ Оросын судлаач юм уу эмч хүн байсан. Талко Гринцевич гэдэг. Энэ хүн бол анх судалгаа хийгээд энэ бол хүнүүгийн булш байж магадгүй гэсэн анхны таамаглалыг бол дэвшүүлж ийсэн. Тэр үед бүр хүннүүг ингэж бичсэн үү? Хүнүүг ингэж бичсэн. Гэхдээ хоёр төрлийн булшийг олж илрүүлээд жидийн хэлбэр сүүжийн хэлбэр гэдэг хоёр хэлбэрт хуваагаад нэг нь бол нэг нь бол ерөөхдөө хүнүүгийнх байж магадгүй, нөгөөх нь бол түргүүдийнх байж магадгүй гэж үзэж ийсэн. Гэхдээ сүүлийн судалгаагаар бол энэ хоёр булш хоёулаа хүнүүгийн булш болгон тодорхой болсон. 1924 онд Оросын төвөгч газар зүйч Козловоор өдөрдүүлсэн экспедиц Монгол ирсэн ч харамсалтай нь экспедицийг буцаан татах шийдвэр гарчээ. Гэвч монголчуудаас зураг сонссон Козлов зориг гарган одоогийн Төв аймгийн Борнуур сумын нутаг ноён уулыг зорж 200 гаруй булш байгааг илрүүлсэн байна. Илрүүлээ зогсохгүй 6 булшийг малтаж нэн ховор олдорууд олсон нь 20 дугаар зууны археологийн томоохон нээлт болсон юм. Хүнүүгийн дурсгалыг анх Козлов ихтэйсэн Монголд судалгаа хийсэн. Тэгээд одоо яг 100 жил болж байна. Энэ 100 жилийн хугацаанд бол ерөнхийдөө бол энэ олон булш оршуулгын дурсгал, от зөрийн дурсгал гэмтийн олон дурсгалуудын судалгаа бол эрчимтэй хийгдсэн. Ер нь 20-од онд бол Козлов ихтэйсийн хамгийн том гавьяа бол хүнүүгийн дурсгалыг анх яг шинжлэх ухааны үүднээс тодорхойлж өгсөн. Нөрөө гавьяатай. Өөрөөр хэлбэл тэндээс гарсан олдорууд нь үлгэр домгийн шинжтэй байсан. Хүннүү хэмээх гүрний түүхийг нийтэд илуулгаж амнаас ам дамжсан модон шаниугийн түүх үнэн болох нь ингэж батлагджээ. Энэ ноён ууланд малтсан шиг том хэмжээний хүннүүгийн язгууртны тийм ээ магадгүй ноён ханы зэрэгтэй байгаа энэ булшны ер нь хичнээн ширхэг ийм булш энэ 100 жилд малтагдав. Тийм яг малтлах хийсэн булшны тоо бол маш цөөхөн шүү дээ. Одоогоор бол бидний мэдж байгаагаар бол нэг нэлээд олон газарт малтсан булшуудыг тоолоход бол нэг 30 булш байгаа шүү дээ. Энэ том хэмжээний. Тийм. Евразийн газар нутгаас нийтдээ 15-аас 16 мянган булш оршуулгын дурсгал илэрсэн гэж түүхчид үздэг. Үүнээс хамгийн их буюу 13 мянган булш оршуулгын дурсгал илэрсэн газар бол Монгол юм. Тиймээс хамгийн том төвлөрөл нь Монголын газар нутагт байна гэж үздэг. Ингээд Монгол орны 30-аад газар том хэмжээний малтлаг хийж одоо ч малтлах судалгааны ажлууд үргэлж ирсэн байна. Ерөнхийдөө хүнүүгийн булш оршуулгын чинь бол дотор нь хоёр том бүлэгт хувааж байгаа юм л да. Нэг нь бол язгууртны булшууд, нөгөөх нь бол жирийн иргэдийн гэж яриад байгаа. Гэхдээ тэр жирийн иргэдийн гэдэг булшнууд орон нутгийн язгууртан ч юм уу ноёдын булшууд баггүй. Хүнүүгийн язгууртны булш гэдэг байгаа бол хүнүүгийн шаниугийн ургийнхны булшнууд. Ийм булшнууд бол одоогоор бол нэг 2000 орчим байна. 2000-аас нэг 20 гаруй. Тийм. Энэ бүхэн малтлагын үр дүнд эртний төр тус хүннүүчүүдийн хаан Шаниу болгон өөр өөрсдийн удам угсаатай байсан. Тэдгээрийн зааг ялгаан тодорхой харагдах болжээ. Эндээс хүннүүгийн хаан Түмэн Шаниугийн хүү Модон Шаниу түүнээс хойш Хохне болон Жижи Шаниу нарын түүх яригддаг байна.
Одоо бидний одоо ерөнхий төсөөллөөр бол ноён уулын дурсгал бол ухааны шанийн удмынхны болшуулуу гэж таамаглалдаг. Тэгэхээр бол ерөнхийдөө ингээд шанийн болгоны одоо удам мөхсаагаас шалтгаалаад баг зэргийн ялгаатай өөрөө одоо дурсгалаа өөр одоо газар сонгож одоо оршуулга үйлдэх байдал бол харагддаг. Хүннүүчүүдтэй холбогдох малтгаа хийсэн хамгийн том бус нь Арангай аймгийн Өндөр улаан сумын нутаг Хануу багийн Балгасын тал дах гол мод хэмээх газарт буй булшнууд юм. Гол мод хоёр булшнаас манай эртний 80-аас 100 оны үед хамаарах Хүннүүгийн Шэньюгийн булш илэрч Монголын археологийн түүхэнд томоохон дуйлан дэгдсэн билээ. 29 дагуул булшинд 1-ээс 35 хүртэлх насны нийт 28 хүн нэг адууг хойлогдон оршуулсан байдаг. Гол бунхны орчинд 21 адуугаар тахилга үйлдсэн. Бунхан дотор адууны эд хэрэгсэл дагуулж үнцэнтэй эд хэрэглэл, алт мөнгөн чимэглэл бүхий сүүх тэргүүдийг жиргэн хийжээ. Язгууртны авсыг хөөмөлхөө чулуун шиг тэгээ бүхий алтан ялцаар хандлан чимсэн хатан гэрийг зэлж оршоодог эртний уламжлалтай холбоотой. Мөнгө нас урсан хүнээ ингэж баялаг оромж, эд хэрэглэл, малахыг төлөөлүүлсэн үйлийг хийж оршуулдаг байсан зэрэг тухайн хүн хэрэглэнэ гэж үздэг байсантай холбож тайлбарладаг. Одоо Монголд илэрж олдсон бүх цаг үеийн оршуулгын дурсгалууд бол өөрийн гэсэн хэв маягуудтай байдаг. Тогтсон хэлбэрүүдтэй байгаа. Тэрүүгээр нь бол бид нар ингээд тухайн булшиг юм уу одоо оршуулгын байгууламжийг гаднаас нь хараад за энэ бол нэг төдий цаг үеийн булш байна. Төдий үед холбогдох юм байна гэдгийг багцаалж болдог. Гадна талын хэлбэрээр. Тий. Тэгэхээр бол Хүнүүгийн одоо язгууртны булшууд бол тэгш өнцгтөрүүлж хэлбэртэй. Тэгээ өмнө талдаа үүдөвчтэй байдгаараа нэлээд ялгаатай. Жирийн булшнууд гэж яриад байгаа юм л да. Тэд нар бол ихвчлэн цаграх хэлбэртэй, чулуун дараастай байдаг. Энүүгээрээ бол ялгаатай. Тэгээд энэ Хүнүүгийн дурсгалууд чинь нэг онцлог нь бол дандаа оршуулгын газар маягтайгаар одоо нэлээд бөөнөрөө байдаг. Нэг хамгийн багадаа л нэг 10 орчим булш. Тэгээд их нь бол 500 булштай. Хүнүүд бол яалтчгүй тийм дэг жайгийг бол тогтоосон. Тэр бол тогтсон биш, бүр тогтоосон тий. Шаниугаас юм уу ямар нэгэн удирдах одоо зарлиг гаргаж яаж тогтоосон бол харагдаж байгаа. Хүннүүгийн язгууртны булшны байгууламжийн хэмжээ хамгийн урт нь 100 м. Түүний дотор 1-ээс 2 модон сууц хэлбэрийн бунхан. Түүний дотор авс байрлуулна гэж бодохоор ямар их нүсэр байгууламж, эд хэрэглэл багтахыг илтгэнэ. Тэгэхээр одоо энэ яг одоо язгууртны булшны зохион байгуулалт тийм ээ. Энэ одоо хамгийн гадна талын бунхны хэмжээ, ер нь энэ хэмжээ хэд орчим байна? За энэ Чингис хаан музейд хийсэн язгууртны бунхан одоо хэсэг бол дундаж хэмжээний язгууртны бунхнаар харуулж байгаа юм уу тий? Энэс бол том байгаа. Гэхдээ энэ бол дунджаар нэг 6 м орчим хэмжээтэй. 6. Тийм 6 хавцаа. Дотор нь дахиад ийм давхар байгуулалт. Дотоод бунхан бол нэг 4-3 хэмжээтэй. Тэгэхээр энэ чинь нөгөө нэг давхар байгууламж гэдэг энэ хоёр үү тий? Гадна талын энэ хоёр. Тэгээд дахиад одоо авс байна тийм ээ. За авсны ерөнхий зохион байгуулалтын тухай бас манай үзэгчид сонирхож байгаа бах. Одоо ерөнхий дотор талын бунхны ханыг бол ийм хэвсээр чимгэлсэн байна тийм ээ. Ер нь яг хуу энэ бунхан хийж байгаа шалтгаан бол тухайн хүний одоо хойд наснд очиод амьдрах гэрийг нь бэлдэж байгаа юм. Сууцыг нь одоо бэлэгдэж байгаа зан үйл л дээ. Тэгээд энэ бунхны дотор талын ханыг бол том хэвс нэхэмлүүдээр ингэж бүрж өгсөн байдаг. Анх одоо судалгаа хийсэн Оросууд бол хөшиг гэж нэрлэдэг байгаа. Энийг үү? Тий. Зүгээр яг хуу ерөнхийдөө бол энэ аравч маягийн ийм нэхэмлүүдээр ингэж ханыг нь цэмж өгсөн байдаг.
Гэтэ ер нь ноён уулаас өөр газараас бол ийм гараагүй тийм ээ. Одоогор бол яг бүтэн гарсан ноён уул учраас ноён уул чинь бол ягаад гэвэл нөгөө цэвдэгтэй учраас Органик органик юмуд маш сайн хадгалдаг. Бусад одоо Орос улсын газар чинь дандаа элстэй газар байдаг учраас элсэнд одоо мунхан мод маш муу хадгалагддаг. Тэгээд бунхнуудынх нөгөө төр хэлжсэн дүнзээр биш өвчлэн банзан бунхантай байгаа учраас бунхнууд бол маш хэвдлэрч. За энэ авсны баруун хэсэгт нь тусгай тахилын ширээ байна тийм ээ. Тий. За ингээд дотоод бунхан, гадаад бунхан хоёулаа уг нь бол ийм одоо нэхмэл хантай. Тийм үү? Энэ бас уу? Уг нь бол байх хэрэгтэй. Тийм үү? Тий. Энэ бол нөгөө ноён уулаас гарсан. Тий. Музей зориулаад бол энэ дотор талын бунханд зөвхөн одоо хийцэн байгаа. Тэгэхээр гадна талын бунхан ч гэсэн бол ийм нэхмэллэр маш тансаг юм байх нь шүү дээ. Нэг ясандаа бол. Тэгээд энэ бунхны дотор талд бол эхлээд бол шаланд нөгөө эсгийн ширмэн ширдгийг дэвсэн байна. Одоо ноён уулаас олдсон алдартай хамгийн алдартай нөгөө одоо амтны загвар дурлалын дүрслэлтэй том ширдэг бол бунхны голд дэвсээд яг тэрний дондлын тэр нөгөө усан хээтэй гэж ирдэг тийм. Тэр зөрүүлжин бол авсны хэмжээтэй бол одоо авсыг тавих хэмжээгээр зөрүүлжин байгаа. Тэрэн дээр бол яг авсыг харуул тавиад үүлэн дээр олдон тавьдаг. За авсууд бол маш гоёмсог байдаг. Эвчлэн бол алтан чимэглэлүүдтэй байгаа. За язгууртны одоо зэрэг дэвээс шалтгаалаад энэ алтан чимэглэлүүдийн бас хийц бас өөр байна. За хамгийн одоо өндөр зэрэглэлийн язгууртнуудаас язгууртны бунхнаас гарсан авсны чимэглэл бол алтаар хийгээд алтыгаа хөөлгсөн юм хээтэй хийгээд тэгээ хээнийхээ завсар зайд нь бол эрдний чулуу шигтгэж хийсэн байна. За энэс доошх хэмжээнийх болоод ирэхээр одоо язгууртны зэрэг дэвээс шалтгаалаад зүгээр энгийн нэгэн алтан ялцаар хийсэн байна. Мөнгөөр хийсэн байна. Хүрлээр хийгээд алтаар шаарсан байна. Төмрөөр хийсэн байна гэх мэтлэн. Энэ бол цэвэр одоо зэрэг дэвийн ялгаар бол энэ авсны чимэглэл дээр бол маш тодорхой харагддаг. За авсны тагийг бол хоёр янзын таг одоогоор мэддэг тийм. Нэг нь бол одоо юм тэгшгэн таг, нөгөөх нь бол жоохон бөмбөр маягтай. Таган дээр бас чимэглэл байна тийм ээ. Таган дээр бол яг одоо бүтэн илэрсэн таг бол ховор штэ. Ерөнхийдөө одоо энэ дуулга уулын дурсгалаас энэ авсны таг илэрсэн, нэлийн том модны үлдэгдэл илэрсэн. Тэрэн дээр бол нүүлэн хээ байсан. Тэгэхээр бол яг үүлэн хээ байна гэдэг бол энэ хүн бас нөгөө тэнгэрийн оронд байгаа гэдгийг бас доор дэвссэн юу нүүлэн хээтэй, авсны таг бас үүлэн хээтэй. Тэгээ дагалдуулсан нөгөө амтны загвар чимэглүүд чинь дандаа үүлэн дээр ингэж одоо нисэж яваа. Учираас нь бол энэ эдүүлгийн зүйлсүүд бол дандаа хойд насны амьдрал зориулсан эдүүлгийн зүйлс байхаа гэж тав. За оршуулсан хүнийг бол ерөөхдөө ховц өмсөлтөд нь оршуулсан байгаа. За тэгээд гол мод хоёрын одоо нэгдүгээр уушнаас бол энэ алтан хоёрын ялцууд гарсан. Хүнд нь өмсүүлсэн байсан бололтой. Тэгэхээр бол энэ оршуулгыг хийхдээ бас алтан одоо хоёрыг бол бас хийж өгсөн байгаа. Дээр нь хүний одоо 9 сүв гэж байгаа. Хүний одоо сүнс бол энэ буруу сүвээр гарах юм бол хойд насанд очиж чадахгүй. Буруу төрөл рүү орчихно. Тийм учраас хүний сүнсийг бол зөв одоо хаалгаар гаргах хэрэгтэй гэж үзээд тэр сүвүүдийн бүгдийг бөглөөд цээжин дээр нь тавьсан тэр юм дээр бол голдоо нөхтэй байгаа нь бол тэр сүнс гарах хаалга гэж үзэж байгаа. Тэр сүнсний хаалга гэдэг юм л да. Тэгэхээр бол тэр одоо зөв хаалгаараа сүнс тэнгэрт гарах юм бол зөв төрлөө олно гэж бэлэгддэг байсан юм шиг байна.
Ноён улаас бол олон төрлийн одоо дээл хувцснууд бол бас илэрсэн шүү дээ. Тэгсэн баг Тий. бүтэн шиг. Тий, бараг бүтэн шахуу. Тэгээд ягаад энэ бүтэн шахуу илэрж байгаа юм гэхээр бол тэр хүнд өмсүүлсэн гэхээс илүүтэй хажууд нь ингэж ихвж тавьсан байсан юм шиг. Тийм учраас харьцангуй бүтэн үлдсэн байдаг. Хүмүүний сониуд одоо бэлэг болгож өгчээсэн хувцсуудыг бас нөгөө тухайн үеийн одоо нэг хаанаас нөгөө хаанда өгч байгаа бэлэг гэдэг бол бас нэлээд үнцэнтэй нийлүүлгийн зүйл хүндтэй зүйл байдаг учраас энэ булшинд нь бас тэрийг дагалдуул тавьсан юм шиг. Тэгэхээр бас зарим шинжээр бол хятад хэв шинж бас нэлээд халагддаг. Гэхдээ улсын нөлөө. хаан улсын хэв шинж гэхээсээ илүү бас хүмүүгийн хэв шинж бас тэр юунууд хувцсуудад байгаа байхгүй. Тэгэхээр хаан улс бол хүмүүчүүдэд бэлэг өгөхдөө бас тэдний өөрсдийнх нь таашаалт нийцсэн, өөрсдийнх нь хэрэглээнд тогтсон юм бас зориуд ингэж хийж өгдөг байсан. Тийм бас мэдээ байна. Дахлын ширээн дээр бол чи будагтай аяга байна тийм ээ. Чи будагтай идэл бол энэ хүмүүгийн язгууртны болчноос бол нэлээд их гардаг. За тухайн үедээ бол энэ чи будагтай сав суулга бол одоо алтан сав суулгатай дүүцхүүс хэмжээний үнцэнтэй идэвхтэй зүйлс байсан байна. Эд зүйлс байсан байна. Тэгээ энийг бол хятадын зөвхөн одоо хаадад зориулж тусгай үйлдвэрт хийдэг байсан. Тэгээд ноён уулын дурсгалаас илэрсэн энэ чи будагтай аягнуудын доотлолт бол бичээс байгаа. Хаана үйлдвэрлэсэн? За энэ одоо хийсэн, тийм идлийг яг ямар үйлдвэрт хийсэн, хин гэдэг хүн хэдэн онд ямар одоо хааны зарилгаар ингэж хийсэн бэ гэдэг нь бол бичээстэй байдаг. Тэгэхээр бол зөвхөн хаан зориулж хийдэг байсан идэвхтэй зүйлс байгаа. Тэгээд тухайн үед бол хүмүүгийн шаниу одоо ухааны шаниугаас хойш бол хэд хэдэн шаниу бол хятадын хаан улсад бол айлчилсан, албан ёсны айлчлал хийсэн. Өөрсдөө. Тий, өөрсдөө. Тэгэхэд бол тухайн үед бол энэ шаниунуудад бол хаадын одоо хэрэглээний энэ чи будагтай эдлүүдийг бол бэлгэлдэг байсан баг. Тэгэхээр бол зөвхөн одоо хаадын хэрэглээний зорилттой юм хийж исэн тухайн үед бол хамгийн үнцэнтэй эдүлгийн зүйлс байгаа юм л да. Шавар ваар сав бол хүмүүгийн одоо жирийн булшнаас эхлүүлээд язгууртны булш хүртлээ бол байдаг. Энэ том ваарууд бол ялангуяа одоо метрийн орчмын өндөртэй том ваарууд бол доороо хуруу орох нөхтэй. Хуруу орох юм том нөхтэй байдаг. Тэр нь бол модон таглаатай байсан байгаа. Дөрөлдөг нарсны дурсгалаас бол модон таглаатай илэрж ирсэн. За энийг бол анх дотроос нь бол будааны үлдэгдлүүд гарсан учраас одоо шавар үр тариа хадгалдаг ваар гэж тайлбарлаад байсан. Ер нь бол яг сүүлийн үеийн судалгаар бол ялангуяа дөөрлөгт хийсэн дөөрлөг нарсны дурсгал ганцд хийсэн судалгаар бол энэ будааны арх сархтыг үлдэгдэл байгаа. Тэгэхээр бол нөгөө язгууртан зориулаад тавьж ирсэн сархад ширгээд одоо зөвхөн одоо будааны үлдэгдүүд нь үлдсэн байсан баха гэж үзэж байна. Зарим одоо шавар вааруудад бол цагаан эдэ тараг сүү мэтийн зүйлсийн үлдэгдэл бас мэдэгддэг. Тэгэхээр бол тухайн одоо хүмүүд зориулаад хойд насных нь амьдралд нь хэрэглэх сархад, цагаан эдээ, ундаа тараг бүгдийг одоо ингэж бэлдэж дагалдуулдаг байсан гэж харагдаж байна. За тэрнээс гадна тахилын хэсэг бол тахил болон хойлгийн гэж хоёр хэсэг байна. Тахилын хэсэгт бол тухайн хүний хойд наснда хэрэглэх хүнсийг бол одоо бэлэгддэг. Хойлог бол тухайн одоо хүний хойд наснда очиод унах мал эдлэх одоо мал сүргийг нь бэлэгдэж хонь адуу өхөр ямаа бол дагалдуулдаг. Гэхдээ одоо амтныг бол бүтнөөр нь дагалдуулах гэхээс илүүтэй бэлэгдэл болгож зүлдэлж зөвхөн толгоо дөрвөн шир одоо аман хүзөө юм уу эсвэл юуг нь хавиргын ч юм уу ингэж цөөн төлөөлөл болж дагалдуулдаг. Энэ нь бол одоо монголчууд 5 засахта одоо бүтэн хоныг төлөөлүүлж
ууц тавьдагтай яг ижилхэн одоо энэ зам үлийн Одоо хүртэл монголчууд нүүдэлчд тийм ээ. Тэнд Алт мөнгөн одоо нөгөө бэрс нэг өртөө гөрөөс бүхий одоо чимэглэлүүд байна тийм. За хүнтэй өөрийнх нь одоо хэрэгжилжсэн идэвхтэй зүйлсийг бол баруун талаар нь хөвчлэн тавиад. За зүүн талд нь бол энэ уг нь бол энэ адууны тоног хэрэглэл бол гадна талын бунхан болон дотор бунхны завсар зай. Одоо бидний зогсож байгаа коридор завсарт байдаг. Энд бол хөвчлэн адууны тоног хэрэглэлүүдийг дагалдуулсан байдаг. За тэгээ энэ адууны тоног хэрэглүүд нь ч гэсэн тухайн одоо язгууртны бас зэрэг дэвийг илтгэхүйц одоо хээж хэмглэлтэй байгаа. Тэгээд голцоо энэ морин тэрэгний чимэглэлүүд нь энэ уушин дагалдуулсан багч. 6 юм уу 4 морь ч юм уу 2 морины чимэглэлүүд хөвчлэн байдаг. Одоо хамгийн том язгууртны бол ерөнхийдөө 6 морины чимэглэл гараад багч. Тэгэхээр бол 6 одоо луус үлддэг том тэрэг бол түнүүгийн одоо язгууртнууд хэрэгэлдэг байсан гэж мэдээ байгаа. За жишээлбэл Ичээсээ шаны одоо хятадын хаан улсын зэрэгтэй байлдаад зүхтахта 6 луус үлдсэн тэргээр зүхтааж гүйцэхдэггүй байсан гэж мэдээ байгаа байхгүй. Тэгэхээр бол шани бол их том тэрэг 6 луус үлддэг маш том тэргэлтэй. Тим тэрэг хэрэгэлдэг байсан гэдэг бол харагдаж байгаа. Тэгэд энэ язгууртны хэрэгжилжсэн тэр ёслолын том одоо тэргүүдийг бол энэ мухны дээдлэлт мухнаас дээр бол ингэж эвдэлж голцоо тавьсан байдаг. Тэгэд энэ нь бол бас нөгөө хойд насанд очоод хэрэглэх одоо сүх унаа юм одоо бэлгэж байгаа. Бэлдэж өгч. Ийм агуулгатай багш байна. Доогоор малтаж гараад байгаа хүннүүчүүдийн хамгийн том бус гол мод 2, гол мод 1, ноён уулын буснуудаас гадна үргэлжлүүлэн ухаж байгаа газар бол Хинтээ аймгийн Баян Адрах сумын төвийн өмнөх Нарсан ойд тархсан төвөрлөг нарсны бус юм. Энэ нь хэмжээгээр гол мод 2-той дүйцхүүц томоохонд тооцогдож байна. Гэхдээ энэ бусыг хүннүүгийн шаниуын доод зиндан язгууртнэр гэж түүхчид таамаглаж байгаа юм. Гэх мэтээр газрын гүйхнээс хамаарч хэр хэмжээний зэрэг зандаатай язгууртан гэдгийг тодорхойлж болдог байна. Хүннүүгийн язгууртны бусны хамгийн гүн нь газар дор 22 м гүнд, гол мод 1 бус байсан бол хамгийн гүйхэн нь 5 м-ийн гүнд байж байна. 2-3 мянган км-ийн хооронд зайтай байгаа шүү дээ энэ булмууд чинь. Тэгэхэд бол нэг одоо оршуулгын зан үйлтэй, нэг тогтсон хэв дагууртай. Одоо тавьдаг юмуд нь бүгд нэг болцсон. Энэ байна гэдэг бол тухайн одоо нийгэм бол нэг захиргаатай. Улсын улсын нэгдсэн захиргаатай. Сүүл нэг жижиг олон овог аймаг байсан бол өөрийгөө өөрмөц онцлог байх ёстой. Тэгэхээр нэгдсэн захиргаатай болсны шинж бол нэлээд тод харагддаг. 2000 жилийн тэртээ байгаа хүннүүгийн булш оршуулга нэгэн тодорхой. Малтаж судлаач одоо мэдчихлээ. Гэтэл 800 жилийн тэртээ байгаа эзэнт гүрний язгууртны булш олдохгүй байна. Тэгэхээр энэний нууцлалын асуудал нь энэ тонуул хулгайтай холбоотой байна уу? Тийм, шууд одоо энэ тонуултай холбоотой л гэж үзэх боломж байгаа юм л да. Яг тэгвэл хүнүүгийн язгууртны булшнууд бол одоо газрын одоо хөрсөн дээр ил байгаа зохиож штт мэдэгдэж байна тий. Бүгд мэдэгдэж байна. А энэ шиг ийм одоо газрын хөрсөн дээр ил мэдэгдэж байгаа язгууртны булшнууд бол одоо өөр байхгүй штт. Төрөг уугар л тий. Төрөг уугрын ганц нэг цөөхөн булш бунханд. Тий бунхантай. Өөр байхгүй. Ер нь бол байхгүй байхгүй.
Тэгэхээр бол нууж эхэлсэн. Хүнүүгийн үеийн булшнуудыг бол бүгдийг тонсон. Одоогоор бол бид нар язгууртны 30 булш малтлаа гэж энэ. Тэрнээс гадна одоо жирийн цаграг хэлбэрийн булш бол бараг 1000 орчмыг малтсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ дотор тоногдоогүй булш бараг байхгүй байна гэдэг чинь тухайн үед бол энэ тонуулын үйл ажиллагаа бол асар өргөн хүрээнд. Ер нь тоногдоогүй булш гарсан уу? Ер нь цөөхөн, маш цөөхөн гарсан. Тэгэхээр бол маш өргөн хүрээнд энэ тонуулын үйл ажиллагаа явагдсан байна. Энийг харсан хүмүүс бол өвгдийнхэн оршуулгыг нууцлах шаардлага бий болсон. Гэхдээ ерөнхийдөө бол энэ тонуулчдын үйл ажиллагаа хүнүүгийн үед ингээд эрчимцсэн биш л дээ. Хүрлийн үеэс эхлээд байгаа байхгүй. Хүрэлт ч гэсэн бас байна тийм ээ. Хүрлийн үед бас байсан тэр хүрлийн үеийн дурслууд одоо хэрэгсүүр байна, дөрвөлжин булш байна. Бүгд тоногдсон байсан. Тэгж жагаад хүнүүгийн үед хурж ирээд тонуулчдаас сэргийлэхийн тулд маш гүнзгий хүнд хийдэг болж байгаа байхгүй. Уг нь бол тонуулчдаас сэргийлэх гэдэг. Аль болохоор гүнзгий байна гэдэг чинь төдий чиний хамгаалж ийн гэсэн. Хамгаалж ийн. Тэгээд боломжгүй гэж. Дотор нь тэр чинь хамгаалахын тулд энэ чулуун чигжээсүүд хийдэг. Хэдэн үе чигжээсүүд байна. Тийм үү. Хэдэн давхарга. Хэдэн давхаргын энэ чигжээсүүд. Тэрийг нэвтэлж тоноод байна гэдэг чинь бол тэр тоноод. Тэгтээ манай үзэгчид бас сонирхож байгаа. За томцсон юм байна. Хүнүүгийн тэр үед одоо язгууртнуудыг ингээд өөр овог аймаг ч юм уу өөр хоорондоо үзээд эсвэл дараа үеийн дунд тэгсэн мөртлөө одоо энэ олон гол модноос ч юм уу алт эрдэнэс янз бүрийн зүйлүүд гараад ийн гэдэг нь ямар учиртай. Яг тонуулж чадаагүй юм уу? Мэдээж одоо тэр бунхан бол бүтэн байхгүй шүү дээ. Ялзарна тий цөмөрсөн байна. Тийм үед дотгошоо орж байгаа тонуулчд бол бунхан дотор чөлөөтэй явах бас боломж тэр болон байхгүй. Тэгэхээр зарим ханнууд нь урж дарагдсан ч юм уу. Одоо жишээл гол мод хоёрын тэр алт эрдэнэс ч юм бол тэр зүүн талын хан бүтэн дарагдаж доошоо дарцсан учраас тонуулчид тэр дагуурах юм авч чадаагүй талбартай алт эрдэнэс юмуд нь үлдэж байгаа байхгүй. Дарагдаж өгсөн тонуулчин гарсан тохиол байна уу? Байгаа юу? Тийм. Яг түргийн үед холбогдох одоо хүний оршуулга гарсан. Жишээл одоо эгийн голд малтсан, бурхан толгойн хүнүү булшлыг малтлахаас гарч ирж байгаад нөгөө тонуулчд бас хоорондоо нөгөө идэг булаацалдаад нэгнийгээ харваад алдсан. Тийм үү? Тийм. Зэвнтэй бүр зэв одоо бидэн зэвтэй ийм өгсөн хүний оршуулга бол гарч ирсэн. Гаргаж ирсэн ямиг аваад харавчаад. Тий, харавчаад явсан. Нөгөө булганы баян нуурын бунхан ч бас дээрээс нэг 4 5 3 4 метр ч 4 5 метр нохойтойгоо явж байгаа өгсөн. Дарагдаж өгсөн тоног. Ер нь бол энэ том одоо язгууртны бүхнүүдийг бол энэ худаглан ухаж орж байгаа шүү дээ тонолчд. Тэгж цооноглож байна тийм ээ. Цооноглож ухаж орно. Тэгээд тэгж яагаад бол энэ цооноглсон юм нурлалт үүсээд дарагдаж өгөх тохиолдол их байгаа шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ асар гүнзгий энэ булшнууд бол тэгээд донд нь байгаа тэр чулуун чигжээсүүд бол аюултай байхгүй. Тэгэхээр хүннүүгийн одоо Монгол нутагт байгаа язгууртны булш оршуулга гэдэг бол магадгүй хүннүүгийн эзэнт гүрний үеийн хамгийн олон дурсгал хадгалагдаж байгааг гэрчилж байгаа нэгдүгээрт тийм ээ. Магадгүй бичгийн сурвалж байхгүй ч гэсэн эдүүлгийн зүйлээрээ өнөөгийн Монгол улсын нутаг бол хүннүүгийн түүхийг тодруулах хамгийн боломжтой, хамгийн олон одоо дурсгалтай нэгдүгээрт. Хоёрдугаарт нь хүннүүгийн язгууртны болон жирийн иргэдийн ч юм уу одоо бүхэл нийгмийн давхаргыг тодорхойлох энэ булшны зохион байгуулалтыг энэ судлаачид сүүлийн 100 жил малтахтаа нэгэн тодорхой ойлгочлоо. Гуравдугаарт бол хүннүүгийн одоо булш бунганы оршуулгын дэг ёс, журам, жаяг гэдэг бол зөвхөн нэг тодорхой овог аймгийн биш нийт хүннүүгийн нутгалж байсан газар нутгийн хэмжээнд бүрэн үйлчилж байж байгаа гэдгийг тодорхой болчлоо тийм ээ. Евразийн газар нутагт нийтийн тооллын өмнөх 3000 жилийн тэртегээс хүн төрөлхтний оршуулгын зан үйл нийтлэгдүү ээжээ. Харин 7 дугаар зууны үеэс хүн төрөлхтөнд төмрийг ирхшээж эхэлснээс эхлэн оршуулгын зан үйлд төмөр эд хэрэглэл орж ирсэн байна. Төмөр эд үлгийн зүйл дагуулахаас гадна модон бууханд оршуулдаг үеийг базарикийн үе гэдгээ. Түүний дараа модон буухан дотроо модон австаа болж ирсэн хүннүүчүүдийн түүхтэй холбогдно. Харин хүннүүгээс хойш чулуун буухантай болж ирсэн зэргээр оршуулгын зан үйл илүү төгөлдрчин хувьсан өөрчлөгцөөр иржээ. Тухайн үед бол нүүдчтэй бол хамгийн эрхэм зүйл бол тэр хаад ноёдын оршуулгууд байхгүй. Ихсийн газар. Тэгээд тэрийг бол маш их чандалж
нууцлдаг ч юм уу, чандалж хамгаалдаг. Тэгээд тэндээ бол маш Эрхэм илдэг. хүндэтгэл үзүүлдэг. Нөгөө хүн ч гэсэн одоо амьд байхдаа өөрийнхөө одоо булш мухныг яаж байгуулах талаар бас одоо санаагаа хэлж идэг. Тэрний дагуу байгуулдаг. Одоо энэ пирамидууд байна. Одоо Шинжлэх ухааны том булшнууд байна. Эдгээр чинь бүгд дандаа тухайн одоо хаад ноёд бол амьд ахуйд цагтаа хийж эхэлсэн ажлууд шүү дээ. Жишээлбэл Шинжлэх ухаан бол хятадыг бүтэн нэгтгэсний дараагаар өөрийнх нь булшийг байгуулахад 10 жилийг зарцуулсан баг. 10 жилийг зарцуулахдаа улсынхаа хөрөнгийг ихэнхийн тэнд одоо булшиндаа зарцуулаад тэгээд улс нь ерөөхдөө мөнгөгүй дампуураад тэгээд цэн гүрэн мөксөн гэж үздэг. Энэ мэтчлэнгээр бол тухайн одоо эртний хүмүүсийн хувьд бол булш бунхан бол маш эрхэм зүйл байсан. Тэгээ энэ булш бунхныг одоо үлддэг одоо археологийн дурсгалын одоо хамгийн олон тоотой, хамгийн баялаг мэдээлэл өгөхөөр ийм дурсгал бол яалтч булш бунхан байна. Тийм учраас бид нар одоо булш бунхны талаар их яриад байгаа шалтгаан байгаамаа. Энэ удаагийн дугаараар Монголын анхны төр тус хүннүүчүүдийн хаад язгууртан жирийн иргэдийн булш оршуулгын бүтэц зохион байгуулалт түүний онцлогийн тухай асуудлыг та бүхэнд төлөвлөлаа. Бид Монголын түүх нэвтрүүлгийнхээ дараагийн дугаарт хүннүүгийн булшнаас гарч ирсэн эд үлгийн зүйлсийг илүү дэлгэрэнгүй танилцуулах болно.